Хүүхдүүдийг сургууль сурахад бэлтгэж тэдний хүн болох анхны гарааг тавьж өгдөг газар бол яах аргагүй цэцэрлэг хэмээх их аль билээ. Бид нийслэлийн 1300 гаруй цэцэрлэгээс Баян зүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийг онцлож байна. За манай цэцэрлэг бол Баян зүрх дүүргийн 5, 13, 14 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг. За манай цэцэрлэгийн хамран сургалтад бол 1500 орчим хүүхд байдаг. За тэгээд одоо цэцэрлэгийн энэ ачаалт их байгаа асуудал бол нэгдүгээрт оршин суугч асар их нэмэгдсэн, сууршилт нягтралтай холбоотой. Хоёрдугаарт манайх хоёр цэцэрлэгийн хамран сурахыг авдаг. 144 дугаар цэцэрлэг татан буугдаад 3 жил болж байна. Тэгээд энэ цэцэрлэгийн хамран сурахыг аваад манайх хоёр цэцэрлэгийн хамран сурахыг авдаг учраас манай энэ цэцэрлэгийн хувьд бол асар их ачаалттай ажиллаж байгаа. Одоо нэг бүлгийг бол 60 хүүхдээр аваад байсан ч цаана бол манай хамран сургаас хамрагдаагүй 1200 орчим хүүхэд байгаа. Тэр маань болохоо гэрээр хүүхд харах үйлчилгээ, хувийн цэцэрлэг өөрснийхөө боломжоор бас цэцэрлэгт хамрагдаж байгаа. Тэгээд бос хүүхдүүд нь бас хамрагдаж чадахгүй байгаа. Одоо ингээд 1200 хүүхэд бол цэцэрлэгт хамрагдаж чадаагүй ингээд үлдчихлээ. Тэгэхээр тэр эцэг эхчүүдэд бас ингээд гэрээрээ ч юм уу ингээд хувийн цэцэрлэгт өгтөө хүүхдүүдээ эсвэл гэртээ өөрөө харахтаа яг юуг нь анхаарах хэрэгтэй юм бол те. Одоо сургуульд орох 6 настай хүүхдүүдийн хооронд бол их ялгаа гарч байгаа байхгүй цэцэрлэгт явуулаагүй ч байдаг юм уу те. Тийм тал дээр эцэг эхчүүд өөрсдөө гэртээ хүүхдүүдээ ер нь яаж энэ тал дээр бэлтгэх хэрэгтэй юм байна. За эцэгчүүдэд бол хүүхдтэй ажиллахдаа ер нь бас зайны сургалтыг ч цэцэрлэгийн багш нараас бидрээс зайны сургалтыг авч болно. Бас манайх бол бас холбор сургалт гэж явуулдаг. За бас цэцэрлэгт хандаад бидний хүүхдэд юу чухал хэрэгцээтэй байна гэдэг бас ирээд зөвлөгөөний дагуу бас зайны сургалт бас явуулж болно. Ер нь тэгээд бас хүн бол төлөвшөд хамгийн гол юм бол бас хүн бол харилцааны асуудал байна. Зөв хүнтэй харьцах, зөв хүн бол төлөвшөлтөнд их анхаарч ажиллах хэрэгтэй байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамгийн онцгой бүлэг бол яах аргагүй 2 насны анги буюу бага бүлэг юм. Энд хэлд ороогүй шулгансан багчууд, хэлд ороод дуржинтал ярьж байгаа сэргэлэн жаалууд гээд өөрөөр ялгаатай олон хүүхдүүдийг харж байна. За цэцэрлэгт хэддэг жилдээ явж байгаа? Анх удаа цэцэрлэгт явж байгаа юм уу? За цэцэрлэгт явах юу гоё вэ? Тоглох, дуулах. За цэцэрлэгт явах гоё юм. Анх удаа явж байгаа мó? Өмнө жил явж ирсэн үү? Явж исэн. За цэцэрлэгт явах юу гоё байдаг вэ? Тоглох гоё байдаг. Олон зүйл сурсан уу? Дуу дуусноо, шүлэг унших сурсан уу? Дуу дуусан. Чи цэцэрлэгт явж ирсэн юм уу? Явж ирсэн. За цэцэрлэгт явахаар тэ юу гоё байдаг? Юу сурдээ? Дуу сурдээ. Чээж аваа сандгүй үстэй, уйлдгүй үстэй. Хавуулдгүй. За цэцэрлэгт явах юу гоё байдаг чанд? Цэцэрлэгт явах юу гоё байдаг вэ? Угсаал гоё байдаг шүү. За танай ангийн хувьд хэдээс хэдэн настай хүүхдүүд хамрагдаж байна. Тэгээд энэ насны хүүхдүүдийн маань бас онцлог нь яг ямар онцлогтой байдаг юм бэ? За энд би 52 дугаар цэцэрлэгийн багш Илбэг баяр байна. За манай бүлэгийн хүүхдүүд маань энэ жил яг 2 настай бага бүлгийн хүүхдүүд байгаа. Тэгээ 14 оны хүүхдүүд. Тэгээ манай бүлэг маань энэ жил 40 хүүхдтэй үйл ажиллагаагаа эхэлж байна. 2 настай хүүхдүүдийн бас онцлог нь яг ямар байх вэ? Одоо шилбэл энд 2 яг сартай эсвэл арай хурж амжаагүй эсвэл 3 нас хүрэхээ явж байгаа ч юм хүүхдүүд байгаа хальтаа. Тэгэхээр бас ийм онцлогуд байдаг. Одоо өөр ялгаатай бас ийм сонин содын зүйл. За хүүхдийн маань хөгжлийн түвшин бол харьцангуй өөр байдаг л доо. Одоо хэлд арай хурдан орсон хүүхэд байна. Хэлд арай ороогүй хүүхэд байна. Тэг хүүхэд маань хөгжлийн түвшин бол харьцангуй өөр байдаг. Тийм. Одоо ер нь хүүхэд ер нь хэдэн настайгаа яг стандарт гэх юм уу хэлд орох ёстой байдаг юм бол те. Тэр хөгжлийн төвшин бас ийм ялгаатай байгаа нь бас юунаас хамаарах вэ? За энэ хүүхэд эрт хэлд орно гэдэг маань эцэг их хүүхдтэйгээ эрт ярих те. Үлгэр уншиж өгөх хүүхдтэйгээ илүү эрт харилцан ярилцах те. Тэр байдлаас ерөнхийдөө бас үүдэлтэй ахал гэж боддог л доо. Тэгтээ хүүхдүүдийн маань хөгжлийн түвшин бол янз янз харьцангуй тийм бүр сараараа хүртэл бас арай өөр байдаг тийм. Хэрвээ үзэгч таны хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол цэцэрлэгийн багш нараас зайн сургалт болон зөвлөгөө аваад өөрөө гэрээрээ цэцэрлэгийн хөтөлбөрөөр хүмүүжүүлэх боломжтой гэдгийг цэцэрлэгийн багш нар онцолж байсан шүү. Баян зүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгээс Light News мэдээллээ.